Сайн байцгаана уу, Бамби TV байна. Дүүжи ердийнхөөрөө хоосон гудамжаар таксигаа барин давхиж байгаад нэгэн онцгой зорчигч суулгав. Тэр охин өөрийгөө охидын хамтлагийн бэлтгэгдэгч бөгөөд айдол болохыг мөрөөддөг тухайгаа ярьж замын турш нэмсэглэн явж. Дүүжи түүний мөрөөдлийг хүндэтгэн явсаар урт гүрний дэргэд буулгахад охин маш амар амгалан нэмсэглээд үлдэнэ. Дүүжи дараагийн зорчигчоо авахаар гүүрийг тойрон эргэж хартал түүнд нэг зүйл буруу байгааг анзаарна. Дөнгөж сая буусан охин ор сураггүй алга болчихсон байх нь тэр. Зүүн совин нь аюулыг мэдэрсэн Дүүжи машиныхаа хаалгыг саван үсэрч гараад хүүтэн голын ус руу шумбан орж охины амийг аварч амжина. Охин эмнэлэгт хүрэгдэж аюулгүй болсон ч шинжилгээгээр маш хүнд хэлбэрийн тэжээлийн дутагдaltaй гэж гарна. Гүйн үнийг хатуу дэглэмийн үр дагавар гэж бодсон ч Дүүжигийн олсон охины амиа хорлохтой үлдээсэн загтал харанхуй үнийг дэлгэв. Загталтаа тэрээр хамтлагийн гишүүддээ би та нарын өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй. Гэвч хамтлагийнхаа мөрөөдлийг хамгаалахын тулд энэ бүх бузар балайг өөрөө үрхээс аргагүй боллоо гэж бичжээ. Гүйн охиныг гүтгүүлсэн эсвэл хохирогч болсон гэж сэжиглэж байтал эмнэлгээс охин сэрсэн тухай дуудлага ирнэ. Гэвч охиныг сэрэнгүүт компани менежер нь эрүүл мэндийг нь жүүл тоон шууд авч явахаар ирнэ. Зогсоол дээр охин компани руу буцахгүй гэж айсандаа уйлахад өршөөлгүй менежер охиныг нүүр рүү налгадаж унган охин газар цөхөрч амгуйж байлаа. Яг тэр үед Дүүжи хүчтэй хурдалж ирээд өнөөх менежерийг мөргөж унгана. Менежер ухаан алдахад охин таксинд сууна. Өөрийг нь уснаас аварсан хүн Дүүжи гэдгийг мэдээд охин нулимс туслуулан бүх түүхээ ярьж эхлэв. Түүний нэрийг Руми гэдэг бөгөөд хамгийн сайн найзтайгаа хамт айдол болохыг мөрөөдөж entertainment компаниуд руу 100 бүжгийн бичлэг явуулдаг байж. Эцэст нь нэгэн компани тэднийг шалгаруултанд дуудаж, удирдлагууд нь тэднийг сургуулиасаа гарч зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулахыг шаардна. Охид эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл тоож, сургуулаа хайж мөрөөдлөөтэй хотыг зорьсон байна. Гэвч гэрээг үздэл бэлтгэгчид сургалтын асар өндөр зардлыг өөрсдөө төлөх ёстой гэсэн заал байв. Гүйцэтгэх захирал үүнийг компани эхлээд хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргаж байгаа бөгөөд дараа нь та нар том одод болохоро буцааж төлнө гэж мэлзэн хуурч охид житгээд гэрээнд гарын үсүүд урсан байж. Руми өөр 3 охины хамт 5 гишүүнтэй хамтлаг байгуулж өөрөө ахлагч нь болох нь тэр. Орой бүр уцаа хураалгах, өглөө бүр жингээ үзүүлэх, гэр бүлдээ гомдлохыг хатуу хариуглах зэрэг тамшиг дүрмүүд байсан ч охид гэрэлт мөрөөдлийнхөө төлөө бүгдийг төвчнө. Өдөр бүр хатуу бэлтгэл хийж хамгийн хэцүү нь жингээ 40 кг-аас хэтрүүлж болохгүй. Хэрэв хэтрүүл гахаа гэж доромжлуулан 38 кг болтол нь өлсөгдөг байв. Нэг гишүүн нь бүр хитрхи өлсөндөө жорлонд нуугдаж гадал идэж байхыг Руми харж байжээ. Жилийн дараа анхны синглийнхээ сурчлагын бичлэгийг үзээд охид диваажинд очсон мэт баярлаж улам их хичээх болсон ч тэднийг мөрөөдлийн дебют биш жинхэнэ тамийн хаалга хүлээж байдаг. Нэг шөнө менежер Руми тусдаа дуу бичлэгтэй гэж хуурч доормоос авч яваад нэгэн ундаа өгч уулган ухаан алдуулжээ. Охин сэрэгтээ студид биш үнтэй дарас үрсэн тансаг жочид буудлын өрөөнд байх бөгөөд айсандаа шууд л тэндээс цогтно. Энэ тухайга захирал жюрид хэлсэн ч менежер нь охин өөрөө замаас буугаад явчихсан гэж гүтгэж захирал нь Румиг хитрхи турсандаа толгойч эргэж хин юм харж гэж загнаад хамтлагийн ажил битгий саад болоо гэж сүрдүүлнэ. Удалгүй захирал Румид нэгэн нууц бичлэг үзүүлсэн нь өнөөх цочид буудлын охины манаран алхаж буй дүрсийг нууцаар авсан бичлэг байлаа. Компани үүнийг шийдэж чадахгүй тул өөрөө зохицуулаа гэж шахав. Аргаа барсан Руми хилцээний дарга Жон Гёнсугээс тусламж гуйтал өнөөх дарга бичлэгийг устгах ганц нөхцөл нь чи тэр хүнтэй 1 жилийн турш болзох ёстой. Үгүй бол хамтлагч дүүрч чи гэрээ зөрчсөн асар их торгуул төлнө гэж занл хийлнэ. Найзуудынхаа мөрөөдлийг балгахгүй тулд Руми буудал очсон ч эцсийн мөчөд дахиад цогтож өөрийгөө алга болвол бүх зүйл шийдэгдэнэ гэж бодоод амиа хорлох цагтл бичсэн нь инээдэг. Түүхийг сонссон Солонгон таксины баг үннийг илрүүлэхээр хөдлөнө. Маргааш нь Сончол дарга прокурорын дүрээр тус компанид нэгжлэг хийж захирлын өрөөний бүх бичиг баримтыг хураан авч Гүйн нууц бичлэгийг олж чадна. Бичлэгийг томруулан сайтар шалгатал мөстэй савн дээр Румигээс гадна өөр нэг хүний сүудэр туссан байсан нь хилцээний дарга Жон Гёнсу байх нь тэр. Энэ бүх бузар жүжигийг тэр өөрөө зохион байгуулж компаниг гартаа авахыг санаархаж байж. Дүүжи таксигаар өнөөх менежерийг дахин мөргөж замаасаа зайлуулан компани менежерийн судлыг эзэнгүй болгоно. Тэгээд Сончол дарга Дүүжи хоёр захирал жюригийн байнга ордог ресторанд зориу жүжиг тоглож Дүүжи дээр тушаалтандаа өгтлээ үнэнч байх ажилтны дүр үзүүлсэнд хуурцсан жюри түүнийг шинэ менежерээрээ ажилд авав. Дагалдан явсан Пак ах жүжигийн үеэр шанаа авч нүднээс нь оч бодрох нь тэр. Менежерийн дүрээр ажилд орсон Дүүжи охидын тамшиг амьдралыг нүдэрээ үзнэ. Бүжиглэж байхдаа камер руу хараагүй гэж захирал жюри охидыг алгадан жанжих бөгөөд Румигийн найз Румиг сургалахад Дүүжи одоо зөвхөн дебюттэй анхаараа өөрсдөө битгий болоо гэж хэлэнгээ захирлын компьютерийг цэнэглэх нэрээр Гүйн руу бүх мэдээллийг нууцаар дамжуулж амжина. Гүйн мэдээллийг шалгаж байх үед захирал Дүүжи рүү уцтаж машины суудлын халааснаас үнэтэй үзгээ аваа гэв. Үнэндээ тэр үзэг нь нууц сонсох төхөөрөмж байсан бөгөөд захирал Дүүжид охидын бүх яриаг үгээр бичиж ав. Тэдэнтэй хизээж битгий инээж харц. Үгүй ба шууд халагдсан шүү гэж сануулна. Тэр шөнө дарга Жон Гёнсу Дүүжид Румигийн зургийг үзүүлж Румиг хаанч харсан бай шууд надад мэдээлэл. Бусад гишүүдтэй яасан ч уулзаж болохгүй
болъё гэж тушаана. Баазда буцаж ирээд Паках үзэгний нууц төхөөрөмжийг салгаж багийнхан чөлөөтөө ярилцсан. Гуйн гэрээний материалыг шалгаж байгаад хамгийн чочирдмор үннийг олж илрүүлнэ. Тэр нь бэлтгэгчид бэлтгэгдэгч охид сар бүр 40 сая вон өрөнд унж байхаар гэрээ хийгдсэн байж таарна. Охид од болох биш насаараа түлж баршгүй үрийн сүлжээнд орчихсон байлаа. Солонгон таксины багийнхан Румигийн нууцаар бичлэг хийгдсэн чочид буудлыг олж илрүүлнэ. Тэр шөнө Дужи хэргийн мөрөөр тандалт хийхээр буудалд нэвтэрсэн ч гинэт гараад ирсэн Жюри захирал баригдах шахна. Манай хүн яалтчгүй баригдахгүй тул хажуугийн өрөөнд ам тэмцэн нуугдаж амжина. Цаг хугацаа өнгөрсөн үе рүү шилжиж нэгэн охидын хамтлаг анхны дебютээ хийх гээд хөлс нулимсаа туслуулан бэлдэж байлаа. Гэтэл яг таазан дээр гарахын өмнө нэг гишүүнийх нь хөл гинэт аимшигтай өвдөж орилж эхэлнэ. Гэвч шунхай менежер нь өвдөлтийг нь хүчээр төвчүүлээд тайз руу хөөж гаргана. Харамсалтай нь тайзны ард асуудал үүсэж охидыг дахин хүлээлгэсээр хамаг тамир урам зоригийг нь барж орхино. Эцэст нь албан ёсны тоглолт эхлэхэд гай газар доороос гихчээр өнөөх охин тайзан дээр халтарч унахдаа модон банцны хадаасанд хөлөө нэвт сүлбүүлчихнэ. Гэмтэл нь хүндэрч эдээс нь нүгдсэн учраас эцэст нь хөлөө тариулахаас өөр аргагүй хүрнэ. Ирээдүйн орвонгороо эргэж харанхуй ангал руу унсан охин нулимсаа залхин одоо цаашид яахаа мэдэхгүй зөвхрөн суна. Гэтэл сувилагч нар түүнийг өрөвдөж шогшиж байгааг сонсоод ухаанаа алдаж ширээн дээрх үзгийг шүүрч аван сувилагч руу дайрна. Хамгийн аимшигтай нь энэ залгуу хувь тавилантай охин бол өнөөх шуламшиг Жюри захирал өөрөө байсан бөгөөд бусдыг дарчлааж таашаал авч өөрийн золгуу явдлаа тайвшруулдаг болсон байв. Эргээд Солонгон таксины баг дээр ирэхэд Дужи хоёр хамтрагчийнхаа хамт ажилдаа хэдийнэ орсон байв. Тэд гадаад сүлжээнээс бүрэн тусгаарлагдсан өндөр хамгаалалттай entertainment төв рүү нэвтрэнэ. Паках хакер дэх төхөөрөмжөө захиргааны системд холбосны дараа Гуйн барилгын бүх хяналтын камерыг гартаа оруулна. Тэр даруй Дужид мэдээлэл өгч Жюри хамтлагийн охидыг огт өрөвдөхгүй. Харин ч үлдсэн гишүүдийг яаж шулж мүлжих вэ гэдгээ нэгэн алдартай найруулагчтай арх хунгаа ярилцаж суугааг хэлнэ. Жюри найруулагч Лид алтан карт өгч элемент хамтлагийг сайн харж хандахыг даалгана. Гэтэл Жюрид гадаа нэгэн сэжигтэй чимээ дуулдаж шалхахаар гарна. Хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл асчихсан байх нь үнэхээр сэжигтэй. Азар Гуйн Дужид амжиж цугтахыг сануулж Жюрийг хаалгаа нээхэд хинч харагдсангүй. Учир нь Дужи өрөөний нөгөө хаалганы цаанд нуугдаж амжсан байлаа. Гуйн ухаан зарж мэдрэгчтэй гэрлийг ойр ойрхон асааж унтраасаар Жюрид гэрэл эвдэрчгэж гих эргэлзээ төрүүлэн хуурч чадна. Яг энэ үед Дужи өөрийнх нь байгаа өрөө бол Румигийн нууц бичлэг хийгдсэн газар болохыг олж мэднэ. Хамтлагийн охид маргаашийн албан ёсны дебюттэй бэлдэн цоцолтгүй бэлтгэл хийсээр камерын өмнө Жюри тэднийг жинхэнэ сэтгэл хөдлөлөө нууж төгс мөртлөө хуурамч инээмсэглэл тодруулахыг албатна. Гэвч бэлтгэл дуусны дараа охид Румиг мартаагүй байлаа. Найзыгаа эргээд ирнэ гэсэн сулхан итгэл урам зориг дүүрэн зурвсуудыг ар араас нь илгэнэ. Харин Руми өөрийгөө гарч ирвэл найзуудынх нь урам хугарч анхаарлан сарнин өөрийнх нь зовлон маргаашийн тайзан дээр тээж гарах вэ гэхээс айсандаа ганц ч үг бичихгүй нулимсаа барина. Жюри ч мөн Румигийн нууц бичлэг хийсэн газарт үзэгдэх болсон тул энэ бүхний ард тэр байгаа гэх сэжиг төрөгч одоогоор хэргийг хаах хангалттай нотлох баримт алга. Дужи маргааш охидын амьдралын хамгийн чухал өдөр тул мөрдлөгийг түр хойшлуулж хаар шийднэ. Тэрээр менежерийн хуваар охидын дебютыг ямар ч саадгүй төгс хэлхийг хүсэж байлаа. Маргааш өглөө Дужи 4 охиноо дагуулan телевизийн албанд ирнэ. Гэвч яг тэр өдөр нэгэн суперод Ахмад уран бүтээлч иргэн ирж таарснаар шинэ хамтлагийг хинж тоохгүй хоо шинжлэхгүй өнгөрнө. Дээрээс нь найруулагчлалын хамтлагийн нэрийг Elements биш Elephant буюу заан гэж зориуд доромжлон дуудана. Гэсэн ч 4 охин мэргэжлийн инээмсэглэлээ алдалгүй бит бол дэлхийг жаргалтай болох Elements хамтлаг хэмээн өөдөөс нь инээмсэглэнэ. Гэвч бичлэг эхлэхийн өмнө гай газар дороос дахин гарч ирж Жиян ядарсандаа ухаан алдаж унана. Жонсуу түүнийг имлэг рүү тэврэн гүйж Дужи телевизэхэндээ үзүүлбэрийг хойшлуулахаар ганцаараа тэнцэнэ. Гэвч телевизийнхэн хүн дутуу бол тоглолтыг цуслнаа гэж хүйтэн зэвдэг хандна. Яг энэ нэгзэгтэй мөчид Дужи гайхалтай зоригтой шийдвэр гаргаж Жияны оронд өөрөө тайзан дээр гарч бүжиглэхээр болно. Тайзны гэрэл асмагч тэр жинхэнэ айдолоос тоталгүй гэрэлцэн авраатай гарч ирэх нь тэр. Үзүүлбэрийн төгсгөлд хийсэн түүний зүрх цусам нүдэн эрэм хөдөлгөөн нь яг л тэнгэрийн дагна газарт бууж ирсэн мэт студийнхнийг ангайлгаж орхино. Учир нь тэр менежер байх хугацаанд охидыг дагаж бүжиглсээр бүх хөдөлгөөнийг дархинтай кодолчихсон байжээ. Дебютийн дараа Дужи охидыг дагуулan сайхан хоолнд орцгоо. Дужи охинтой дотн байхыг харсан Жюри түүний үнэн чэсийг шалгахаар шийдэж компани ажлыг баллах төгсөн Жианыг алгадахыг тушаана. Дужид өөр сонголт байсангүй. Гэвч яг гар далайхын даваан дээр Паках гинэт гарч ирж хэрэг тарьж байгаа мэт жүжиг тоглоно. Тэр хоёр гар нийлэн жүжиг тоглож Пакахыг Жианы өмнөөс золиосны ууд болон Дужи зодно. Жүжиг дэндүү төгс болсон тул Жюри түүнд бүрэн итгэж бүх сэжгийн арилгаа төгсөхгүй түүнийг өөрийн нэтгэлт хүнээ болгон нууц үзгээ эргүүлэн өгөхийг хүснэ. Үүний дараа Дужи Жюрийг даган дэлгүүр хийснэ. Энэ үед тэр Жюрийг гуталд өгтлээ дуртай. Бүр донцсон болохыг нь анзаарна. Дэлгүүрт ормогцоо тэр юу ч бодлгүй 4 хос гутал дараалан авна. Магадгүй тэр нэг хөлөө алдсан учраас сэтгэлийнхээ
үедээ тэрхүү хоосон зайг ийхүү гутлаар дүрхийг оролдог байж болох юм. Охидын бэлтгэлийн бичлэг бэлэн болжээ. Тэд телевизээр өөрсдийгөө хараад ирээдүйн дебют өдрөө догтлон хүлээн. Гэвч тэд өөрсдийгөө ямар аюултай ангал руу унаж байгаагаа мэдсэнгүй. Маргааш нь хөгшин эмэгтэй жюри захирал нэгэн тэрбумтныг зуучилж өгнө. Сонсох төхөөрөмжийн тусламжтайгаар дүүжи гүйн хоёр жюригийн жинхэнэ муухай дүр царайг олж мэднэ. Том дэлгэцэн дээр охидын бэлтгэлийн бичлэг явж тэрбумтанд тэднээс шилж сонгоно. Хэрэв тэрбумтанд хэн нэгэнд таалагдвал жюри Румид хийсэнтэй адил түүний хүчээр болзоонд явуулах гэж байлаа. Тэрбумтон Сүжоонтой шууд уулзахыг хүсэгч жюри түүний хүсэл мөрөөдлийг нь бүрэн нураахад бэлдэх хэдэн өдрийн хугацаа хэрэгтэй гэв. Тэрбумтныг явсны дараа найруулагч Ли ирнэ. Тэр алдагтай найруулагч мөн боловч октод зориулж хийсэн бичлэгүүд нь бүгд жюригийн захиалгаар тэрбумтнуудад үзүүлэх гэж хийсэн хуурамч зүжиг байжээ. Тэр хуурамч тайз октыг хуурч баячуудад бараа шиг харуулах зорилготой байв. Дүүжи болон багийнхан жюри захирлын жинхэнэ төрхийг харж анхнаасаа октыг тайзан дээр гаргах биш харин баячуудын зугаа гаргах тоглоом архины хүүхэлтэй болох гэж байсныг нь мэднэ. Жюри бусдын мөрөөдлийг зөврүүлж өөрийн залуу насны бүтлгүүтлийг нөхөх гэж октыг ангал руу түлхэж байлаа. Солонгон таксины баг энэ бозар бүлэглэлийг шийдэхээр Дүүжи Румитэй уулзаж жюригийн найруулагч Лидийг ярьсан бичлэгийг сонсгоод түүнд сонголт үлдээж карт өгнө. Руми картын дагуу заасан газарт очиж ямар ч эргэлзээгүйгээр цэнхэр өшөө авалтын төвчлөөрийг дарна. Баг ажилдаа орж муу хүмүүст үйлийг нь 100 дахин нугалж амсуулахаар хөдлөнө. Румигийн адил Сүжоонч мөн нууцаар бичлэг хийлгсэн байлаа. Жюри хамтлагийн ирээдүгээр далаалган Сүжооныг тэрбумттай болцохыг альбатна. Сүжоон найзуудтай гай болохгүй тул арга буюу зөвшөөрнө. Яг энэ үед менежер Жонсу Сүжооныг авч тэрбумт руу хөрвөж хөөр явж байв. Тэр өөрийгөө Дүүжигийн анхны бай болсныг мэдсэнгүй. Дүүжи гинэт холын гэрлээ тусан түүний хажуугаар зурж таксиныхаа араас гарч ирэх хурц тэгээгээр Жонсугийн машиныг хүчтэй мөргөнө. Хурдаа тултал авч машиныг нь хит хитэн удаа мөргөж насан туршдаа тахир дутуу болохоор осолд оруулна. Яг тэр үед өнөөх тэрбумтан Сүжоондоо зугаацгаар хоёр найзаагаа дуудчихсан байх нь тэр. Гэтэл өрөөнд хөөрхөн охины оронд Чой ах сууж байх нь тэр. Би бол Сүжоон байна. Намайг дуудаа бидтэй гэхэд араас нь Пак ах гарч ирэн би бол Пак Сүжоон байна. Намайг дуудчихад цогтох гэж байгаа юм уу гэв. Төсөөлт нь Дүүжи гарч ирж олон үггүйгээр ширээн дээрх архины шилийг авч тэрбумтны толгой дээр хаг зохино. Хоёр хамтрагч нь тэр залууг цааш нь янзалж Дүүжи үлдсэн хүмүүсийг шийдэхээр явна. Дараагийн байн шууд нэвтрүүлэг хийж байсан найруулагч Ли байлаа. Гинэт студийн чанга яригчаар түүний жюри захиралтай хувилцсан нууц яриа цацагдаж эхэлнэ. Ли ухаанаа алдан дууг нь хаах гэж яг л галзуурсан мэт зүтгэвч тусыг золно. Тэр чанга яригчийн уцыг таслахаар гүйж байтал дээрээс нь тайзны авраг том гэрэл унаж түүний газар дээр нь бяц тарна. Уцанчгүй жюри өөрийнх нь бузар хэрэг хэвлэл мэдээллээр цацагдаж байгааг харна. Доод давхарт хэдийнэ сурвалжлагчид бүччихсэн байлаа. Тэр зүгтгийн тулд гэрлүүгээ гүйж алт мөнгөө хамж авахч хаашаа явсан камер түүнийг тагна. Зөвхөрсөн тэрээр дээвэр дээр гарч нуугдаад менежер лүүгээ залгасан ч хинж авсангүй. Дараа нь Дүүжирээ залгаж өөрийг нь нэрж авахыг шаардна. Гэвч дээвэр дээр гармагс Дүүжи түүнийг хэдийнэ хүлээж байлаа. Жинхэнэ дебют хийх ямар байдгийг мэдэрвүү. Би чамайг од болохыг хүссэн учраас менежер ч болохоор шийдсэн юм. Хинч бүдэрч болно. Гэхдээ өнөөдөр бүдэрвэл дахиад маргааш эхэлж болно. Харин ганцхан удаа бүдрээд насан туршдаа бусдыг ангал руу түлхсэн хүн бол чи өөрөө гэж Дүүжи хэлнэ. Энэ үе жюри өөрийнх нь хэргийг илчилсэн хүн Дүүжи гэдгийг мэдэгч бурууга хүлээхгүй. Тэд хизээч од болж чадахгүй байсан. Би зүгээр л тэдэнд мөнгө олгоход нь тусалсан гэж зүтгэн. Гинэт дээвэр дээр олон 10 дорон зэрэг гарч ирж жюригийн нүүр рүү хурц гэрэл тусгана. Энэ сохромоор хурц гэрэл түүнд урд өмнө тайзнаас унаж хөлөө хугалж байсан тэр аимшигт мөчийг санагдуулна. Тэр хашгирч дороонуудыг цүнхээрээ үргэхийг оролдохдоо сандарсандаа хөл алдан унах бөгөөд Дүүжи амжиж цүнхнээс нь шүрсэн ч цүнхэн урагдаж түүнийг ганцхан гараараа тогтоож үлдэнэ. Эцэст нь жюри өөрөө боож өгч Дүүжигийн гарнаас тавигдан доош унаж ийхүү нүгэлт амьдрал нь төгсгөл болно. Өшөө авалт дуусны дараа Руми хамтлагийнхантайгаа нулимстайгаар уулзаж жюригийн хэрэг ижлэгцснээр охидын түүх захим орчинд хүчтэй тарна. Олон мянган фэнүүд тэднийг албан ёсоор дебют хийлгэхийг шаардаж дэмцэн нийтлэлүүд оруулна. Эцэст нь мөхлийн ирмэгт байсан энэ хамтлаг жинхэнэ тайзан дээр гарч мөрөөдлийнхөө анхны алтмыг хийж чаддаг. Ийхүү Taxi Drivers season 3-ын кино товчлол таалагдсан бол лайк, subscribe дараарай. Энэхүү зурвал нь анги бүрт өөр хэргүүдийг шийдэж буйгаар гардаг бөгөөд хэрэг тус бүрийн товчлолыг Bambi TV суугтайгаа ойр байж цаг алдалгүй үзээрэй. Энэхүү кино товчлол таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.